Дүн өвлийн цасан тужигдсан тал нутаг гүн нойрноос сэрэх болоогүй байна. Гэвч хээрийн болчмор адтай жиргэх болж нарны илч ээвэр газар багахан хөлөргөх боллоо. Дорны их уудам тал хязгааргүй. Удахгүй хаврын өр орно. Талын жавар уярч ядан байгаа ч ирчээ тавьсангүй. Дилээч ирж яваа цаг. Энэ хоёр ёстой л бүдүүн өвс багтахгүй бүлүүд гэдэг шиг мах цусны тасархай ахан дүүс. Төрсөн биш гэлээч балжин ям өвөөгийнх нь халуун цус гүйж байгаа төрлүүд. Цагаан сар төхөж хүн хүний гарын үзүүр зарагдагч хүүхэд болохоор чих зөөлөн хөл хөнгөн. Цагаан сар төгсөн болохоор настайчууд санаа зовох юм мундахгүй болов. Охин Баттөмөр нь Улаанбаатараас өнөө маргаашгүй ирнэ. Радио сонсож цаг агаар мэдээ хүлээн. Дор бүрнээ завгүй хөдөөний тал нутгийн нэгэн өдөр шувтарлаа. Харин хотоос гарсан гීчэд замдаа яаж ирэх бол гэж хоёр хөгшин санаа зовдсон. Балжин ям хөгшний хүү баяр жаргалын хөл ихтэй айл. Эднийх мал малын захтай. Олны хөл дарагдсан айл. Айлгүр цагаан сараа угтаж өнгөтэй өөттэй бүхнээ дэлгдэг. Хурдан моринд хорхойцдоггүй эр хүн гэж хаа байх вэ? Сумын нэртэй уяач данс сүрэн эднийд иржээ. Шинийн таван дуралдах хэдэн насны морд энд бий. Эр улсан мордоо эхнэр басгад нь гэр орно гэсэн хөлтэй өдрүүд нэгэнт иржээ. Хаа сайгүй л юм байна. Би одоо яасан юм аа? Хүн алдаж яаш тэгээд. Энэ үед одоо нэг 3-4 мөр тийж байна. Одоо мөр сайхан амдарлаа. Тэгээд авч байна. Цагаан сарын дараа уралдаад санаатай байна да. Аймагсан уралдаад. Ичээтэйгээ яриул л да. Ичээтэйгээ яриул. Бэргэн их чин нөхрийн хамт хотоос ирж байгаа болохоор удахгүй хадам хөгшнийг авч сумын төв орох тухай ярьлаа. Айл гэрт гарын үзүүрт хүүхэд, ажлын үзүүрт эхнэр байдаг болохоор өглөөнөөс орой болтол аяг цай уух завгүй хөдөлдөг нь бэр байлжмаа. Гэвч урд өдөр төрлүүд нь ирсэн болохоор түүний ажил хамаагүй хөнгөрлөө. Дэлээгээ зүгээр суусангүй. Тал нутгийн амьдрал амгалан. Харин цагаалга төгөхөд айл хотлоороо хөдөлж бүх ажлаа амжуулна. Баяр жаргалынх айлчин гичин ихтэй байдаг болохоор дэм дэмэндээ ажлаа амжуулна. Уриатууд бас бууд шимхэн. Харин маха модон твшинд балт сүхээр жижиглэн өшгөлдөг нь бусад газраас өөр харагддаг. Газар газрын ёс ондоо. Баяр жаргал аавынхаас холгүй өвлжин. Хоёр хөгшин нас дээр гарсан болохоор хамаг юм эндээ бэлтгээд хүргэж өгнө.
гадаа салхи хуйсган эхэлсэн ч гэрт байгаа олон бужигнаа тэрнийг анзаарах завгүй энэ оройг өнгөрөөнө. Тэнгэрийн аяыг тааж мэдэх аргагүй. Өглөө битүү манан буусан зэвгэр өдөр эхэлсэн. Харин үдээс хойш юу юугүй шуурч нүүр нүдгүй шамраг тавилаа. Өвгний сэтгэл тавгуурч хотоос гарсан охин минь яагаа бол гэж байн байн санаа зов. Энэ догшин хангайд ая эвдэн тааруулж нүүдэлсээр мянган жил болсон зон олон. Гэрт бүтэд хөгшин эрхэргүүлэн сууна. Бүтэд гоо насаараа мал малс. Одоо 86 хүрлээ. Хэд хоногийн өмнө сумын эмнэлэг твтэд цагаан сэрийн өмнө бие эмчлүүлсэн. Хөгшин настай ус олонний хөл дарагдсан цагаалганаар жаахан ядардаг. Бүтэд гоо хөгшнийхөө талын зээнцэрхүү Баттүрд буряд дээл уйлах тухай бодно. Бэр балжмаагаа сүрхий гарын урттай гэж бодно. Дорнод аймгийн Баян уул сумын 2 дугаар баг. Энэ нутагта хамгийн өндөр настай нь Балжинямгаа. 80 хол гарсан хэдий ч үр хүүхэд бэр хүргэн ач зээнэрийн хайдал удахгүй ирэх цагаан сардаан бэлтгэж сэтгэл хөдлөжээ. Гэхдээ амгалан тайван хүн болохоор тэр болгонд ам нэд дуурдаггүй. Гэрт дэмий суухаар хаяа хониндоо явна. Энхэн сэтгэл урам сэргэж бие хөнгөрөх шиг болдог. Урдшин шуурч байсан тэнгэр альтсан толмоц сэлэмжээ. Нас дээр гарч бие тэнхээ суларч байгаа ч хотныхоо хоньыг ач зээтэйгээ хаяа эргүүлчихдэг болохоор Балжинямгаа тэгтлээ гэрийн мухар сахих болоогүй. Урд өдөр гадаадын хүмүүсэрч тэмээ малын зураг авна гэснээр энэ хавийнхан тэмээгээ тууж авчирчээ. Тэрээр явна уу дасараа. Заар чи цагаан сар өнгөрөөл багт. Тий. Тэгвэл 3 сар гаргаад. А өөрнөө 5 6 юм байна жижиг том үгүй. Манай гомдол сасгаагүй. Яахан шуураад. Уралт нь энэ хамтай байна тий. Зөөлөн шүү дээ. Өнөө ургас өндөр болохоор арга айгүй нэг шиг.
өндөр хачин шуурхудаа ягаад өнөөж байгаагүй. Ийшээ урагшаа болохоо их болоод. Тэгээд нийцээд шууралтай байна гэж бодоод байна. Байгаль орчныг хамгаалах зэрлэг ан амьтад нутгийн бэлчээр үг сургуулийн тухай кино зураг авч яваа бол та. Баян жаргалын холон тэмээтэй. Өвөл өнтөө орж байгаа болохоор тэмээний тарга твэрэг сайн байна. Мал өнгө зүстэй өвөлчүүд малчин хүний сэтгэл тэнгэр. Нутгийн бурайд ирчүүд цагаалганаар унахмаар өмсөх дээлээ сонжин очхайлаа ярилцсан. Под өнгийн бурайд дээл хаанаас чарсан тэр нүдэн содон тусч сэтгэл сэрхэхээр юм. Тэнгэр сүрхий мууцны маргааш өдөр хотоос охин Баттөмөр нөхрөө хамт ирлээ. Тэд замдаа саадлгүй явсаар ирсэн нь. Гэрт хөл хөгжөөнд дүүрч айл хонорынхын цуглалаа. За жаргтий. Үр хүүхэд олон бол дээд баян гэгчээр хоёр хөгшний нар нь гарчээ. Охин Баттөмөр нь хотод суугаад удаж байна. Эдийн засгийн мэргэжилтэй. Балжин ямгаа бүтэдгөө хоёр 8 хүүхдийн буян заяатай ээж аав. Урсаж байгаа усаж шиг, буусалж байгаа болог шиг. Явахын өрөө утгагүй нэ бит болтоо. Одоо аргагүй нас дээр гарлаа. Хөдөө байгаа хүүхдүүдээс ээж аваа өргөж суугаан хүү баяр жаргал. Баяр жаргалын хавьтай тов хийсэн хөрөнгө малтай айл. Энэ өдөр өвгөн бурайд Балжин ямгаах уулзахын сайхан баяр бэлгсэн дүүрэн хишгтэй хөгжилдөж өнгөрлөө. Холын хүний үгийг суудл хандлт сонс гэдэг. Хөдөө суугаа хэд зурагтаар бас араазиугаар хотын сонин дуулдагч нийслэлээс ирсэн хүний амнаас өөр олон юм мэдэх гэж ам уралдан асуух. Бурайд хүн сониуч. Хоёр хөгшин тэнхээ сайн байгаа. Гэхдээ өндөр настай ус цагаан сар дөхөд огдлоод хаяа хууч хөдөлгөнч бай. Дэр Балжмаа урд гэртээ ажилтай болохоор тийшээ явлаа. Хоёр хөгшин уганд дэрэгдээ хүн асруулахаар суулгаж болохч нэгний ч байлгаагүй. Тэхийг ч үсээгүй хоёр. Монголын цагаан сар бол ёс уламжлал хүндэлийн баяр. Гэхдээ энэ баяр зөвхөн зоолгож идээ удаа дэлгэн daйл цайлахын нэр биш. Айл хотол хамаг бүхнээ зэгцэлж хог шороо тоос буртгаасаа салан бас дээл хувцс эр бараа эд юмсаа айл болох өнгөтэй өөдтэй байдлахыг хичээдэг сүрхий журамтай баяраа. Гадаа гарвал түлээ аргал, шүүр, арга савг, гэрт орвол тогоо шанаг, тос өөх, идээ будаа бэлтгэн завгүй хөдлөх амаргүй өдрүүд. Айл гэрэнхний болон гийчин зочдын олонхонд дэр Балжмаагийн хил зааснаар хөдлөнө. Ажилтай хүн өөрөө ч бас өрөөлийг зүгээр суулгадаггүй. Өвгөн энэ өдөр гэрийнхнээ хөдлөж сумын төв орлоо. Зам зуур зогсож овоон дээр гарлаа. Бүх насаараа мал маллаж төрж өссөн энэ нутагта зовлон жаргал хишиг буйнаа эдэлсэн болохоор
одоо 85 насны өндрөөс эргэж нэг амьдралаа бодох нь олонтой боллоо. Тэнгэртээ залбиж овоондоо сүслэх нь насны ирэхээр улам бүр нэмэгдэнэ. Өнөр өтгөн айл гэрт үр хүүхэд ачцээ 30-40 олонтой болсон буян заяанда залбирна. Тогтун сайхан өдөр наашиж нээрэн тун удахгүй хаврын үр орох нэ. Нар голлоход гэрээс гарсан хэд саатлгүй явсаар цаг хурлгүй сумын төв дэрлээ. Өвгөн тэтгэврээ авна. Настангуудын хүс чүлээдэг төр түмний бас хийж бүтээсийн хишиг үе юм. Балжин ямгаа чөлөөлөх дайны үеийн 45 оны зэрэг. Дайн үдсэн буурал. Тэр үед амьдрал хэцүү байсан болохоор гэрээ эцээ тижихийн тулд агентийн ажлыг 13 настайгаас эхэлж хар нялхаар улсад хүчин зүтгэж эхэлсэн буурал. Тэр тухайга бас сэтгэл хөдлөхөөрөө ярина. Туулж өнгөрсөн амьдралын нэгэн цагийн шаштар түүх үзээ. 41 оны 6 сарын 1-нд тэр 6 сарын 21-нд үлээгүүдээ Германийн дайн ихэхэд тэр анхны хуралд би тэр 12 настай байгаад очиж суужлээ. Тэгээд тэрний хойшид тэр 13 тэй болоо тэр аян хийж үзэж байна юм шиг. Чи анхны ажил чи 41 онд авто төсөрөгт явчихсан